Хөгжлийн банкны гэх тодтолтой нэр бүхий 42 хүн 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан нийслэлийн эрүүг иргэний давзаалдах шатны шүүх өнөөдөр шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайд асан Алтан уяг нарын 12 хүнийг цагаатгсан шийдвэрийг хүчинг болголоо. За шүүгдэгч Алтан уяг, Батбаяр, Шинбаатар, Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын засгийн газрын тухай хууль болон бусад хууль зүйн зөрчил Говийн зам компани барьсан автозам, энержи ресурс компани гашуун сугаад баамтын хүчин чадлын нэмэгдүүлэлт зориулалтаар барьсан дэд үтцийг төрийн өмчөд худалдан авч улмаар энержи ресурс компани, говийн зам компаниуд хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэрэг. За мөн Алтан уяд холбогдох Монгол Улсын засгийн газрын тухай хууль болон бусад хууль зүйн зөрчил Бэрэн групп компанид хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг аашдны шүүгээс хэрэгсэхгүй болон цагаатгах шийдвэрлэхдээ за хамаарах яллууха цагаатгах нотлох хоригдлуудад бодиттой тулгуурлан за нотлогооны стандарт шаардлагын хүрээнд хууль ёсны ба үндэслэхэд дүгнэлт хийгээг барагдуулсан зам дээд шатны шүүхээс хүчингү болгосон өмнөх анхан ба давзалгчны шүүхийн дүгнэлтийг дахин хуулбарлан дүгнсэн байх тул за эрэг үрийг хянж тухай хуулийг нослож өртсөн бөгөөд түүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй. За прокурорын ялах дүгнэлт болон улсын дээд шүүхийн тогтоолын дүгнэлт за прокуроруудын эсэргүүцэл холбогдох шүүгдэгч нар өмгөөлөгч нарын тайлбар гомдол хэрэгээс үзэхэд за дээрх шүүгдэгч нарын үйлдэлсэн гэмт хэргийн бодитуудыг давтаахын тулд гэмт хэргийн шинж нолболцох асуудал нэг бүрийг яллах ба цагаатгах талын бүхий л нотлох хоригдлуудын хүрээнд наривчлан бодиттой шалгаж үнэлж дүгнэх буюу эсрэг дэслэг их сурвалж бүхий нотлох хоригдлуудын аль хэсгийг нь эсвэл бүхэлд нь баталсан эсвэл үүсгэн ясаасан талаарх хууль ёсны үнэлэхийг дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн байна. Хөгжлийн банкны гэх хэрэг нь 2022 оноос хойш үргэлжилж байна. Хэрэгт төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдээс гадна Хөгжлийн банкны төлөөлөл удирдах зүйлийн гишүүд шалгагдаж өнөөдөр давзаалдах шатны шүүхээс бусдад давуу байдал үүсгэсэн хэрэгээр Бат Очир, Үхэр Тар нарын 9 төлөөлөл удирдах зүйлийн гишүүнийг цагаатгасныг хүчинг болголоо. Ингээд тухайн давзаалдах шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгчид гардаж авснаасаа хойш хуулийн дагуу улсын дэд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж болох юм байна. 2017 оны 11 сарын